За надад бол comeback хийгээсэй гэсэн хоёрхан Монгол артист байсан. Эхнийх нь opposite comeback хийсэн. Хоёр дахь нь бол гайхалтай Futurama байна. Би одоо хүртэл үнэхээр их хүсэж байна. Гэтэ яг биелэх үгийг бисээ мэдэхгүй байна. Тийм ээ, би өнөөдөр гайхалтай Futurama-гийн үлгэр үржилсээр гих 2018 оны цомгийг онцолж байна. Өнөөдрийн манай онцгой зочин манай Амрах. Сайн байна хаа. За сайн. Манай Амрах одоо Балмадын гитарчин. Тэгээд өмнө Futurama-гийн гитарчин байсан. Тэгээд энэ гайхалтай цомгийг ахтайгаа хамт одоо сайхан түүхээ яриулаад та нарт бас хүргэе гэж утсан юм аа. Тэгээ мань гурав өнөөдөр Амрах ахны сонгосон 3 одоо альбомнаас нь 3 дууг нь сонгож тэгээд та бүхэнтэй бөөндөө цуг сонсон. Тэгээ Амрах яг үлгэр үргэлжилсээр гээд нэрийг яг яагаад тэгж өгсөн альбомынхаа нэрийг? Ер нь бол санахгүй нөө. Яг нэг үдэштэй чинь нэг үлгэр үргэлжлээ гэлдэж штэ. Бараг тэр үгээр явцсан санагч. Тэрсээ бодоог юм мэдгүй ойр энэ тухай бодог болохоор ер нь бол мартчихжээ. Яг жанрыг яг би dream pop гэж бодоод байхгүй. Тэгээ psychedelic гэж бодсон. Тэгээ өөр юу гэж болох вэ? Тэ яг ер нь тэгээд жанр тодорхойлогч дээ сонин шүү дээ. Ялангуяа нэг тухайн дуунуудыг ч юм уу хийж явахдаа ингээд тийм жанрын дуу хийнэ гэсэн бодлыг хинт төрөхгүй шүү дээ. Тэнгүү тэрийг яг юу гэдэг мэдгүй зөвхөн хүмүүс л хэлэх байх та. Тэгээд би ч одоо нэг тэгэл Өнөө dream pop л бах дөө. За ер нь тиймэрхүү synth pop мop байж магадгүй яг уу synth амгаалсан. Тийм дуунууд байдаг. Тэгээ яг ингээд та ингээд яг артист нь болохоор мэдэхгүй байх л та. Гэтэ ингээд яг сонсогчд надад ч юм уу ингэж санагддаг байхгүй яг хамрын орой нэг ажиллаа тараад алхаж байгаа ч юм уу те ингээд их тэмний гүүрэн үрээр ингээд алхаж байгаа юм шиг. Тэгээд нэг дулаараад ингээд жоохон сэрүүхэн салхитай ч гэсэн амар гоё. Яг тийм үеуд ингээд санагдуулаад идэв бүх туун. Тэгээ би яг өнөөдөр сонслоо л та бүх дууг нэг альбомоор амар бүх туун бүр үнэхээр гоё. Тийм байна. Тэгээд хэдүүлээ дуунуудаа сонсч эхэлцгээе. За эхний дуу ямар дуу сонгосон бэ гэхээр Тоосон цэр гэдэг дуу сонгосон. За Тоосон цэр гэдэг дууг яаж бүтвэ яхаа? Энэ дуу за би зөв санаж байгаа бол энэ нэлийн баг Futurama-гийн зохиосон анхны дуунуудын нэг юм шиг үлээ. Futurama гэж байх те. Ер нь бол энэ цомгийн ихэнх дуунуудыг одоо маань нэг дуучин юно гэх тэр ер нь бол одоо үндсэн нэг суур материалын байж тэрнээ бид тэр ерөөхдөө нэг жоохон жамдж байгаа. За Блинк юм байна. За Бадгаан юм байна, Дахилтай юм байна гэдэг юм да ярьж тохироод партуудаа тохироод зөөх араас нэг парт орох юм байна гэдэг. Яг ерөөхдөө тийм байсан ихэнх дуу. Тэгээд Тоосон цэр миний санаж байгаагаар бол хамгийн анхны дуунуудынх нь нэг мөртлөө тэгээд юно нэг хүүхдийн кинонд зориулж хийсэн гэсэн ч л нэг тийм яриа. За өөрийнх нь зохиосон уу? Тий. Гэтэ яг нэг ихний энэ парт нь ингээд явцсан байж байгаад тэгээд яг Futurama ч нэг хэсэг бас нэг жоохон гişүүд нь орж арсан тохиолдол байгаа. Энэ бол анхандаа нэг октын хамтлаг байсан хэрэг. Тийм үү? Тий. Тэгээд би орж ирээд, авид орж ирээд тэгээд манай тухайд номоо гэд өхөн үлдчихсэн шүү дээ. Бэйс гитар дээр. Тэгээ би тийч яаж байгаа Тоосон цэрийн араас ерөөдөө нэг бадаг тахилтай явшлаа. Одоо яах вэ гэхээр нь гаццсан айгүй олон жил болж байгаад. Тэгээд араас нь заа окей ийм нэг парт орох юм гээ. Тэгээ орох гингүүт нэг тийм эвгүй өргөөд яаж атайгаа орох вэ гэж байгаа л тэгээд яадаг л нэг тийм фокуснаар шээ. Яадаг л нэг. Дээвс нь учрын болоод нэг гайгүй парт нэг сэтгэж болоод за зингээ ер нь бол бүрэлдэж юм шүү дээ. Тэр нэлээд гацж жагаад гаргасан дуу гэх юм уу. За тэгэлээ дуугаа сонсцгаая. Тоосон цэр.
Drifting through this curly wind, flying humans walking out of the club. Clouds are far from you now, little piece of Greenland too, picking all the stars, walking around the sun. Энэ бүгд хөлөг онгоцон, сэхний ирчээд нэгт гарсан дүү, нийсдэг хүмүүс алгасаар, хүмүүцгээс гадагшаа, үс чамаас холдон, жижиг ногоон арлууд бас, өгөөддөг шүүрч аваад, нарыг тарж алднаа. Яг after тэг. Яг би анзаарсан байхгүй яг Футурамагийн дуунууд яг ингээд өгнүүд нь амар ихэнд өгнүүд нь нэг эхний 60% нь гэх юм уу явснаа. Сүүлийн ингээд after дандаа хөгжмөр зодддаг. Ер нь надад тэгж анзаарчихсан. Тэр бүр амар гоё. Тэгээ ингээд сая ихэнд ингээд гоё мелоди явж байгаа шүү дээ мелодийн. Тэгээ тэгж яхад яг ингээд ууланд алхаат ч юм уу. Тэгээд энийг сонсоод явхад бүр амар гоё тохиомжтой юм шиг санагдлаа. Яг төсөөлөгдөд. Танд хаа ингээд юу амар таны хувьд амар overrated болцсон. Тэ ингээд одоо нэг сонсмооргүй байдаг ч юм уу. Тим дуу байдаг одоо Футурамагийн. Overrated гэжтэй яг overrated гэж хэлэхэд бол зүгээр би яг Жон тоглоомор бол үдшиг тоглож байгаа юм даа. Үдшиг. Тийм. Яа тоглож өгч жоо уудаг. Тэнгүүд яг энэ тоосон зэр өдр бол аюу зугаатай. Бэлтгэл мэлтгэл дээр ингээд байж хахаар одоо чинь бэлтгэл дээр одоо нэг дуунуудад тойрхуулаа гэхэд
тоошносоо цэглүүлчмээр юм шиг. Мгм. Тэгээ юус ингэ нэг тоглох туртай л байсан тоо. Ааха. Яа ингээд дуучин юм лээ. Юно. Юно. Юно их чинь ер нь ингээ main composer юм биш тийм ингээд ер нь ихэнх дуунууд ингээ зохиогоод демотыг хүрээд ирдэг. Тэгээ та хэд дээр нь жамдаад. Тэгэл ер нь бол төсөө өөрчих юм уу дуу болгоод байдаг. Аха. Тэгэхээр ер нь бол нэг тэгж явдаг шүү дээ. Тийм. Гэтэ энэ бас Юногийн анхны төсөөлөөс хэр байсныг бол Үнэ. асууж ярилцж байгаа юм. Тэр ихтэй нөгөө натурал дуу зохиолтын нөгөө арга барил учраас Тэгээ ер нь тэгжил одоо явдаг байлгүй дээ гэж боддог шүү дээ. Тэгээ ингээл нэг хүн нэг санаатай ирээл тэрэн дээр ингээл өөрсдийнхөө мэдрэмжүүдийг нэмэл. Тэгээ яг нөгөө зохиож ирсэн хүний одоо юу гэх эгон гэд гарч ирэхгүй л бол тэ. Тэр зохиож ирсэн хүн ингээ эгохгүй л бол ер нь ингээд амар натурал дуу зохиох дараал юм шиг санагдаад байдаг. За дараагийн дуу зүудний үнэг танд нэг зүудний үнэгийн талаар ярих юм байгаа гэдэг тест. Ярих юм чи дээ. Энэ ер нь бол 15 онд баха 14 онд ч лөө 15 баха 15 оны 5 сард манай бөмбөрчөө авид охинтой болсон. Тэгээд охинтой болсон ингээд нөгөө нэг мэдээг нөгөө бидийг сонсчоод ерөнхийдөө ус бид нар ус цаатартай сайн сайхныг тусч байгаа шүү дээ. Охинтой болсон гэхээр бидрээс амар баярлаад. Тэгээ манай номоо энэ дууг бичсэн санагч байна. Тэгээд зүудний үнэг юу? тий. За. Ерөнхийдөө тэр охинд зориулсан дуу гэх юм уу. Одоо тэр охин ч одоо 10 настай охин байгаа гэсэн. Тэгээ нэг тийм биш үү? одоо өсвөр насны хүүхэд болоод ч юм уу те 14 5 нэг энэ зүрх хөгжим сонсч эхлэх үедээ бас өөртөө зориулагдсан дуу бас байж байл аюу гоё шүү дээ. Тэгээ өөрийнх нь тухай дуу. Тэгээ дөнгөж төрж байгаа хүний те. Энд бол өөрөө тэр охинд тийм хэцүү дуу тэгэл. Яг л нэг гитарын рифийн хийчээд үгийг хийчээд тэгээд нэг синтент нэг тоглоог байгаа. Тэгээ шууд тоглосон ч лөө. Тэгэл энийг шууд бид нар хоорондоо ярьж нэг жижигхэн демо өвчнгүүтээ авдаг дууж ирээд сонсоод за чамаар баярлалаа. Тэгэл ер нь миний анзаарснаар бол яг тийм авдын бас амар тоглох дуртай дуунуудын гэсэн. Тэгж анзаарагддаг хүний яг өвчтөчнийг анзаарагддаг тиймэрхүү юм дээр. Тий тэгэл Авид гэж сүүлийн үед төстэй авидах хүмүүстэй тий. сүүлийн төстэй юм урч. Тэгээ та ингээд ер сүүлийн үед Футурамаг ер нь сонсдог уу одоо? Үгүй шүү дээ. Ерөөсөө сонсохгүй. Гэхдээ одоо зүгээр юу гэмдэ нэг тэг нэг тийм амар тийм өнгөрсөн үеийн гэх юм уу нэг тийм тест хэлж өгдөг байна. Энэ нь бол нэг тэгэл сонсдоггүй тэгэл. Ер нь хэр удлаа хамтлаг ер нь Футурама чинь за 12 оны Playtime showcase бидгүй тэр үуч шалралт гэж яриад байсан. 12 онд ч нэг C1-ийн нөгөө гадаа студио юм байдаг нэг том асар их засварлага дээр болдог гэсэн. Тэнд тэр Playtime showcase-ийг хэдэн жил дараа л шижилээ. Тэгээд тэгж яхад анх орж исэн. Тэгээд ер нь бол дан охтын хамтлаг байж байгаад тэгээд тэнд нь авид ороод тэгээ нэг тавуулаа байдаг л үү да. Тэгээд тэгж анх орж исэн. Та ороод ер нь хэдэн жил? Би нэг 14 онд орсон юм болоо да. Ер нь тэгээд одоо тэр залуу насны тэр амар гоё дурсамжууд өнгөрсөн байгаа шүү дээ та хэдэд. Одоо бодож гэсэн амар гоё байдаг л үү те. Тийм тэгэл. Одоо та хэд хэр ойрхон байдаг вэ? Авиддоо ирчин тэгэл юу гэдэг одоо энэ үеэс ч юм уу те тэгэл найзлсан юу гэдэг өсвөр наснд нэг тийм жоохон юу гэдэг хамтдаа том болсон гэх юм уу? Хамтдаа өсцгөөсөн хүүхдүүд болохоор авиддоо ирч одоо л тэгэл нэг баг найз үчиг. Тэгээ юуно одоо Австрал сурч байгаа. Цаачуудад дахиад ирээд 2 жил мэл бас дутуу байхаа. Тэгээ найзлан болохтой болсон лээ. Тэгэл амьдралаа бодчих. Тэгээ хаяа нэг чатлан. Цаачин өгн нэг тийм явахаас өмнө чи яваад баг бас 2 жил болж ийн л доо. Тэгээ явахаас өмнө өгн цаачин нэг тийм ганцаараа цом хийн гээд тэгээд цом нь баг бэлэн болцсон.
Тэгэл цацаагүй л байна. Аа. Цацны өрнө гээл энэ явж байгаа ийм шатантай явж гин гэл би демонуудын сонсч сонслоо ойлээ. Юна их тийм мэдрэж үнэхээр амар юм. Дуулт болт. Цааш амар авьяаст шүү дээ. За амар их юм ярьчихлаа. За зүүдний үнэг хоёр дахь зүүдний үнэг шүү. Яа ингээд надад хаа ингэ санагдсан байхгүй. Зүүдний үнэг YouTube дээр байгаа мó эсвэл бол YouTube-ээс болж байгаа юм уу эсвэл бол юунаас ч болж байгаа юм. Дууралтынх нь ингээд чанар нь бусдаас илүү түүхий Тийм үү? тийм. Бусдаас ингээд би тэгээд албаар ингэсэн болов уу гэж бодсон байхгүй. Гүү юу? Тийм юм бол байхгүй мэдгүй. Тэгээд YouTube-ээс болж байгаа юм болоо. Үгүй хаа. Тэгэхээр ер нь л жоохон бас ер нь иймэрхүү дуртай сонголт шүү дээ. Тэр нь тий. Гэтэ тэр нь амар гоё байгаа байхгүй. Тэр түүхий рав дууралтмаар. Яг албаар ингэж роо моб бол болоогүй шүү. Тийм. Дуу шиг санагдаад идэв ч гайгүй ч юм уу. Яг тэрнээсээ болоо жоохон голдог байсан гэж юу. Үгүй яг удаан хэмэлтэй л дуу болохоор тийм санагцлаа л та. Зүгээр ингээ амар тэнгэрт байгаа юм шиг л амар гоё. Тэгээ дууных өгнүүдийг юунагч өөрөө өвчдөг үү бүгдээ. Үгүй одоо энийг бол намаа бейсист гэсэн. Намаа бид нар байдаг гэж намаа Оросд явж сурах гад. Тэгээд байж ангуут нэг хин цогтоо гэдэг залуу бас байд. Тэгээд цогтоо маань орж ирээд энэ гитар мэтарыг бол цогтоо тоглосон юм. Бичлэн дээр бид чи энийг хичүүлэх гэж бас энэ газараар явсан. Тэгээд
зохтой өөрөө бичээд тэгээ өөрөө ер нь бүх микстрээ хийгээд наацаа яаж байгаа л тэгэл Зарим нь white art дээр болов. white art дээр давтамжлээд. Зөвхөн үү. Тэгээ яг хаа white art-аас зүгээр нь юугаа аваад бөмбөр бейс хоёроо замыг авч жагаад тэгээ гитар юм уу нөгөө дуул хоолой молоо дахиж бичсэн санагдаад байна. Таны хувьд яг гитарын дээр яг тоглох хамгийн гоё дуу нь юу вэ? Альбомнаас. Скол амар гоё мэдрэмж өгдөг ч юм уу танд хамгийн. Давтамж Pointless 2 амар зугаатай гэдэг. Хийцтэй. Ер нь тийм зугаатай гэдэг. Та ингээд одоо ингээд дуунаас сонсож байгаа шүү дээ. Тэг ингээд яг одоо юу гэх юм сонсогчдын сонсдог шиг одоо нэг мэдэрдэг үү одоо ингээд юм төсөөлөгдөв. Бид энэ цаа хэлсэн шүү дээ. Ингээд сансар дээр байгаа юм шиг ингээд сонсогч энэ төр гэдэг тиймэрхүү төсөөл байдгүй. Яг заримдаа нь бол байгаа. Жишээ нь тоосон цэр дээр бол энэ унтгаа төвчмч явахдаа тоосон цэрийг сонсороо сайн гоё. Сайхан тайван сайхан сонсоод бол яахгүй. За окей. За 3 дахь дуу давтамж. Давтамж би сая яг таныг хүлээж ихтэйг сонссон байхгүй. Амар. Тэгээд би бол нөө хайлтаа сонсч ирсэн дуунуудын яг альбомоор бүтнээрээ сонсож байгаагүй. Тэгээд яг манай ингээ найзууд бүгдээрээ дуртай заяа. Амар дуртай. Би тэгээд нөө үд шиг мэднэ, ерөндгийг мэднэ. Тэгээд өөр дуунуудыг мэддгүйс. Тэгээд өнөөдөр ингээ альбомоор сонсч үнэхээр гайхалтай. Яг өнөөдөр нэлээд бүрхэг байсан шүү дээ. Тэгэл ингээл засмас ороод. Тэгэл тэр үед ингээ ажил дээрээ сонсож байхад бүр аим шигтэй үзэсгэлэнтэй. За 3 дахь дуу давтамж. Энэ рифинг хэн зохиосон юм? Яа. Iconic. Breathe.
гэдэг ингээд тэр энэ мэлэд дуус зүгээр. Тэгээ энэ мэлэдээ зүгээр наваа ингээд шууд авцсан байхгүй. Тэр сонсож байгаа. Бүр нэг got me амар гоё. Тэгээ нэг ойрд дуулт юм шиг те. Ойрд дуу. Тий. Дөрөв дүү. Увсоо. Тэгэхээр надад нэг ойрд дуулт юм шиг ингээд санагдаад байна. Ойрд дуулт гэж ямар хөө юм бэ дээ. Нэг иймэрхүү. Яст. Тэг амар үнэхээр үзэсгэлэнтэй. Тэг альбомных нь дууралт тэр хараа гэд хитрхи төгс биш. Хитрхи төгс биш байгаа надад өөр амар таалагдсан. Гэтэ ингээ юмнууд нь ингээ дуурах системүүд нь дуурчдаг тий. Дуурах систем дуурах үедээ дуурцсан. Тэгээ маш гоё гахалтай альбом. Тэгээ найруулгын хувьд ч гэсэн амар сайн найруулгатай. Тэгээ дуучны мелоди гайд зохиолт мөхөөлт амар яа. Тэгээ дуу болгоно гоё. Ерөөсөө муухай дуу гэж байхгүй энэ альбомонд. Тэгээ дуудыг үзэж байгаа та ч гэсэн угаасаа Futurama бүгдээр мэдчихэж байгаа бах тий. Мэдгүй нэг нь яг зарим дууг мэддэг хүн байж магадгүй над шиг. Тэр хүмүүс бүх альбом бараа сонсоод ямар санагдсан коммент дээр бичээрэй. Тэ. Яг биднээс нэг юм асуух гээд. Futurama-гийн хамгийн сүүлийн тоглолт хизээ байсан. Сүүлийнх чинь 18 оны playtime тэгчээд нэг хэд хоногийн дараа нь юу байсан? Нэг Grand Master гэдэг нэг одоо брэнд юм болов. Юм байдаг шүү дээ. Мэдгүй нээлтэн дээр нэг тоглосон би яах. Яг өсөл явах гэдэг. Тэгээ онд нь өөрхөн тоглоод. Тэгэл болсон доо. Тэгээ тэрнээс төд утахгүй болцсон уу? Үгүй тэгэл болж байгаа. Ер нь бол playtime дээр тоглолцоод болъё гэдэг ярьлаа. Сайн болцоо. Тэгээд амар гоё нөө үе мөччийг дахиад нэмчихэж байна. Тэгээ гоё дурсамжийг хамтдаа хөнгөрөөцсөн. Тэгээ хамгийн гол нь ингээ зүгээр байгаагүй ингээд урлаг хийсэн тий. Дуу зохиосон. Тэгээ бие биенийхээ мэдрэмжийг хүндэлсэн, бие биенийхээ мэдрэмжийг сонссон. Тэгээ хамтлаг оршин тогтногч ингээд бас нөө хэцүү шүү дээ ингээд олон хүмүүсээ уулзахаар тий. Янз бүрийн асуудлууд гарна. Тэр юмнуудаа тэгээ давж гарсан. Тэгээ би танаас бол өнөөдөр яагаад тарснаа ч юус асуумааргүй байна. Тий. Тэгээд ямар ч байсан яагаад вэ гэхээр зүгээр өмнөд болоод өнгөрцөн тэр үеийн яг тэр өмнөд болсон болохоор гоё байхгүй. Одоо болоод өнгөрцөн болохоор гоё байхгүй. Тийм амар үнцэнтэй. Тэгээ одоо ингээд өнгөрсөнд нь харамсах биш. Харин би яг биетэрээ байсанд нь талхах хэрэгтэй хэдүүлээ. Тэгээ маш гоё хамтлаг, маш чанартай хамтлаг, маш сайхан альбом. Цорын ганц альбом болохоор илүү үнцэнтэй санагддаг надад. Энэ гэхдээ ер нь зөвөр яг хаа CD-ний рүү өнгөрсөн ч гэсэн ер нь бол CD-ийн зарагч явах хэвээр юунд Yellow зарж байгаа. Тийм үү. Битээрээ зарж байгаа. Тий. Яг нөө CD-ний рүү өнгөрсөн ч гэсэн яг зөвөр нэг сүвнэр болгоод тий ер нь одоо бараг бүх юм сүвнэр болчихсон тий. Ном бас сүвнэр шүү дээ. Ер нь уншиж яад энэ тий зүгээр аваад тавьчихлаасгүй хэвчээ. Тий. Тэр шиг зүгээр аваад ер нь CD-гээр одоо хаанч тавьж сонсох юм тэгээд зүгээр яг доторх альбомын артворк гэдэг нь гоё. Манай одоо Юногийн дипломын ажил байхгүй. Цаач график дизайнераар сурдаг ч байлгүй. Дипломын ажил нь яг ингээд өөрийнх нь цомог тэгээд доторх нөгөө нэг үзүүлээ нэг ном гэж ярьдэн шүү дээ. Тэр мөрний одоо өгүүд тэгэл нэг CD-ийн дотор байдаг тийм. Тэр мэдрий чи бас нэг хөөрхөн цаачаар бас гоё юм аа. Юногс одоо бит өв болж байгаа гэсэн үг шүү. Тий. Тэгэл ер нь бол үгүй төрс өдрөөр ч юм уу бэлгэлмээр бол Yellow-с ч авраа Yellow-д байгаах шүү. Үнэ. Байхгүй бол тэгэл авч тавиндаа хаст. Яг нөгөө Пянзар зарыг хүмүүс амар холбогдсон гэдгсэнтэй таад тэ.
Тий, ерэн зөөр нэг энэ пенз болох хэрэгтэй гэдэг хүмүүс одоо нэг дахиж рекорд хийх үү эсвэл дахиж өөр мастеринг хийх үү яах уу ийх үү гэд янз янзын хүмүүс санал голбогчлээсэн. Тэгээ яг нэг дуусан юунаа авах юм чи юунаас ямар өөр хүнээр дуулаад ямар чи дуулаад бид хэлсэн шүү дээ. Тий. Тэгээ бас ер нь бол боломжгүй. Тэгээд пензар бол байхгүй юм шүү дээ. Тэр нь амар үнцэнтэй болгож байгаа шүү дээ. Яг ерөөхдөө ингээд эн чинь нэг тийм концептлэг тийм цомог ерөөсөө биш зүгээр л одоо бид нар өөрхөө ингээд нэг гоё найзалдаг байсан, найзууд байсан. Хоорондоо нэг чөгчмөн толтортой хүмүүс байсан. Тэгэл хэд хэдэн дуунууд хийцэн. Тэнгүүч ерөөхдөө 17 молоо 16 он аваас тарах юмны янз яригдаад тэгээд за ер нь бол болцоо гэж байна. За хэдүүлээ ер нь ингээд бас нэг 8 дуут байхаа. Нэг 8 дуу байгаа юм чи энийг нийлүүлээ зүгээр цомог болоо гаргачаад тарья гэдэг. Тэгээд цомогч нь 5 сарын 18 дахь 18 оны 18-нд нээлттэй хийгээд тэгэл тэрнээс 2 сарын дараа play time болов. Play time тоглолцвол. Наа 1-2 тогсон юм байсан тэгэл дууссан да. Чи яг ингээл цомог нь юунаас ирэлдэг чи нэг хэдэн зууч ирлээ нэг хэдэн зуугаар нь хэвлдэг гэлээ. Тэгэл хамгийн CD-гээр ирсэн. Тийм минимумаар нь захиал. Тэгээ юноогд ирчтэй л очиж хамтч аваад тэгээ ингээ барай үзчих ёо. Снэг яд юу энэ нэр цомог оччихтэй. Итгэчихгүй бас сонирхолтой. Нэрээ ингээ цомогтой болчихж байгаа юм уу гэдэг. Тий. Одоо жишээ нь 25 онд жишээ нь тэр цомог гарсан бол тэгж CD медигээр биш ерөөхдөө жоохон пянз руу зүтгэж гээд болохгүй тэгэл Spotify-аар тэгэл хацаад байгаа шүү дээ. Нэг тийм пянз ч гэсэн ер нь бас яг эсэрүүл тэгэл сүвнэр талтаа пянзнууд амар их бэдэл юм шиг үлдэн шүү дээ. Одоо нэг амар үнэтэй те гарууд. Тийм одоо ер нь бол зүгээр бичигдсэн байж байгаад нөгөө пянзны эргээ ирж байгаа дээр нь одоо бичигдсэн байсан цомгуудыг эргүүлж нэг тийм пянз болгож гаргах ч юм уу тийм хөө тохиолдол бас байдаг байх. Тийм. Тэндээс тэ мөнгө онгаад тийм тэгээ го пянзтай очих гоё шүү дээ ингээд нэг тийм гоё ханын зурагтай чинь шин тэ. Би жишээ нь надаа ингээд Pink Floyd-ийн Atom Heart мод гэдэг байхгүй. Тэгээ тэрний надад чинь cover зураг нээр тал. Миний ер нь Pink Floyd хамгийн хайртай зам байхгүй. Тэгвэл зүгээр нэг гоё ингээд алаг үнэ ингээд гэж. Тэгэл их авчаал хажууд нь хоёр нийслэлийн үнэтэй бол. Баахан үнэн донд гоё шоу хийжээ. За Футурамагийн үлгэр өргөжлөсөөр байлаа. Үлгэр цаашд өргөжлөж магадгүй. Хэн ч юуж мэдэхгүй. Тэгээ баг юу юм шүү. Футурама ч баг Монгол Led Zeppelin юм шүү. Би Led Zeppelin-ийн тухай юу юм мэдэхгүй шүү дээ. Нөгөө нийлж болтгүй нөгөө хамтлагын нэгэд нийлж болтгүй ерөөсөө. Тэгээ нийлүүлэх гэж хүмүүс амирыг үздэг. Гэтэ ингээд ерөөсөө нийлж өгдөггүй ч юм уу тий. Тиймэрхүү референс хэлсэн юм аа. За үлгэр өргөжлөсөөр байлаа. Тэгээ маш гайхалтай альбом. Би бол энэ альбомд 10 хэсгийг өгнө. Бүр ингээ mind blow заяа. Тэгээ ингээд гадаад хүнд сонссон, монгол хүнд сонссон бүгдэнд нь маш их таалагдана. Тэгээд одоо ингээ өрн дулаан орж ийн энэ үед ингээ сонсоорой бүгдээрээ. Гадуур алхахтаа сонсоорой, автобусанд явж байхдаа сонсоорой. Маш үзэсгэлэнтэй. Хизээч харамсгааргүй альбом. Тэгээ та альбом бараа сонсчоод комментэнд ямар санагдсанаа бичээрэй. Тэгээ төг байлаа, амраах байлаа. Тэгээ Blank White байлаа. Одоо ингээд би ингээ алгуулж очив. Тэхүү онд. За ингээд амраахыг алга болгосноо би ингээд сүүлийн үгээл яг шалаатай. Ямар сүүлийн үгийг хэлчихээ л та. Йоо амраах явсан чи тог толгорчлаа.
Амрагчмаар Никола Тесла юм шиг. За näцтэй би ингээд дугаар болгоныхоо сүүлд нэг сүүлчүүг хэлж байгаа таад анзаарсан бол энэ удаагийн дугаар дээр би нэг иймэрхүү хэлмээр байгаа. Чи асуудалд яаж хандж байгаа чинь өмнөх удаагийнхаас чинь хамаагүй сайжирсан байгаа шүү одоо. Тэгэл ойлгоч. Чи асуудалд илүү сайн төвчээртэй хандаж чаддаг болсон. Өмнөх өөртөөгөө харьцуулбал сайн энэ талаараа сайн анзаараад үзээрэй. Би бас тэгж анзаарсан. Тэгэхэд яг би бол өмнөх өөрөөсөө нэлээ өөр болцсон байлээ. Нэлээ сайжирсан байлээ. Асуудалд яаж хандах нь. Тэгэд битгий өөртөө тийм хатуу андараа тэгээ бүх юм сайхан болно. Тэгээд энэ үгийг өөртөө яг хэлээрээ за бодохгүй шууд ингээ амаараа хэлээрээ ганцаар байхтай бүх юм сайхан болно. Гэт би мундаг байгаагаа өөртөө хэлж байгаарай. Тэгээд ямар ч асуудал гарч ирсэн илүү тайвнаар давцгаа хэдүүлээ. Тэгээд саундчек сайрууд байвала бүгд нь хайртай шүү. Дараа 7 хоногт уулзъя.